Хараат бус байлгахын тулд ард нь амьдралын тодорхой баталгаа байдаг байж ижил хүн хараат байвал бас байна шүү дээ. Энэ бүгдийг бас тэгэхээр одоо энэ ярьж байгаа зөв ёсны асуудал. Би энийг бол харин зөв тэгээд тэр хэмжээ хязгаар нь ямар байх вэ? Эсвэл ялгууртай хандах уу? Энэ тал бүрийн өнцгөөс ярихад хизээч юу юм буруудгүй юм да. Тэгэхээр өчигдөр Ардсан намын зүгээс бас нэг санал гаргасан. Улсын хурлын гишүүд улсынхаа дундаж цалингаар цалинждаг байвал ямар вэ? За мөн салбарын сайдууд нь одоо салбарынхаа дундаж цалингаар цалинжуулах ямар вэ гэдэг санал гаргасан. Энэ тал дээр таны хувьд ямар бодолтой? За наадах чинь бол өстой тооцож үзэх хэрэгтэй. Би зүгээр л ингийн одоо Сингапурын жишээ бид нар бүгдээрээ л хөгжих юмсан гэж бодож байгаа юм зү. Тэгэхэд хөгжихэд жишээлбэл хөгжсөн улсуудыг биднээс хүнд амьдралтай байж байгаа хөгжсөн улсуудыг л авч үзэх хэрэгтэй шүү дээ. Тэгээд тэнд авилгатай яаж тэмцэжсэн гэхлээр энэ өндөр шийдвэр гаргаж байгаа хүмүүсийн хараат бус байдлыг хангах гэж харин тэнд бол тэр одоо цалин хөлсийг нь бол яг л тэр гаргаж байгаа шийдвэртэйгээ дүүцсэн байхгүй бол зүгээр ингийн өстой тэрэн шиг амар надад бол би тэгээ хэлчихэд өстой асуудал гоё харагдахын тулд өстой тийм байх ёстой шүү дээ. Гэхдээ амьдрал энэс хатуу штэ дараа нь тийм хүмүүсийг чи ёстой эднэр нь худалдаж авахгүй давхихыг үгүйсэх аргагүй штэ. Тэгэхээр энэ дээр бол энэ нөгөө наантай цаантай юмаа бол бодож л хандах хэрэгтэй. Түүнээс миний хувьд бол тэгээ дундаж болгоул болно гэсэн надад ямар ч асуудал алга. Үр дагавраа л дараа нь тооцох хэрэгтэй. Гой сонсогдож байгаа бүхэн ардаа хорлонтой байдаг шүү. Жишээлбэл одоо ингээл би төрийн өмчт аж ахуйн нэгжүүдийг байгуулж болохгүй 22 оноос би ярьсан. Тэгээд байгуулаагүй би шалтгааныг сайн мэдж байгаа. Энэ дотор тэр төрийн өмчт аж ахуйн нэгжүүдээс чинь сонгуулийнхаа мөнгийг босгодог, амьдралынхаа мөнгийг босгож амьдрдаг хүмүүс зөндөө байгаа аахгүй юу? Тэгээд тэр хүмүүсийн ярьж байгаа нь бол энэ ч өстой ингээд арт түмний өмч болж байгаа аахгүй юу? Энэ шиг гоё юм алга тэд нар өөрсдийнхээ мөнгийг дараа нь контрактаар зовчулж авах мөнгөө л хамгаалж исэн байхгүй. Түүнээс ард түмний мөнгийг хамгаалаагүй энэ том аж ахуйн нэгжүүд байлаа гэдэг ард түмний хармант чинь мөнгө сайн нэмэгдээгүй л байгаа үстэй. Харин хувийн аж ахуйн нэгжүүд байх юм бол энэ дээр ямар ч өршөөлгүй татвараа яс авна үстэй. Тэгээ тэр татвараа авсан байхад энийг чинь төсөв гэдэг чинь бүрдэж байгаа үстэй. Тэгээ төсвийн аж ахуйн нэгжүүд чинь харин дампуурхаа дөрвөл төсвөөс татаасаа аваад татвар төлөгчдийн мөнгөөр өөрийнхөө үр төлбөр тооцоог төлүүлээд яваад байгаа үстэй. Сонсоход гоё юм чинь ардаа хулгайтай л байдаг хөхгүй. Коммунизм гэдэг чинь бүгдийн хэрэгцээний хэрээр нь хэрэглүүлж амьдруулна. Ажиллах одоо дурынхаа хэмжээгээр ажиллаж амьдрна гэдэг ийм гоё үлгэрийн мөрөөдөл өссөн байхгүй. Тэгээ үлгэрийн гэдгийг 71 жилийн дараа бид нар амьдралаараа амсч мэдэрч нэг гадаад яваад ирэхлээр нь бох гордож очиж амьдрдаг смокигийн зурагтай бүс зүсэн хүнийг ганган гэж бодож амьдрдаг байсан биз дээ. Тэгээ энээсээ бид нар арих гэж салсан байгаа шүү. Тэгээ үнэн гэдэг чинь өөрөө хатуу байдаг байхгүй. Тэр хатуу үнэтэй л тулж амьдрах хэрэгтэй. Хуулиуд нь тэр хатуу үнэтэй нийцэж гарч явах хэрэгтэй. Түүнээс үлгэр яриад авах бол худлаа шүү. Болгон тэгээ гишүүний асуудал дээр дэд даргаас нь чөлөөлөд гишүүнээс нийгүүлэн татуулнаа гэдэг бас нэг асуудал яригдаад байна. Энэ тал дээр ер нь ямар байр суурьтай байгаа вэ? Яг хоо би бол тий манай бүлгийн шийдвэр бол гараад дэд даргаас нь чөлөөлчлөө шүү дээ. Энд чи юу гэсэн үг гэхээр нэг үйлдэл дээр нэг арга хэмжээ авцсан байхгүй. Энэ соёл иргэншилт улс орнуудын чинь хууль эрх зүйн тогтолцоонд бол нэг зөрчил дээр нэг л арга хэмжээ авна шүү дээ. Түүнээс давхардуулж авахгүй нэг double jeopardy principle гэдэг бүр одоо соёл иргэншилтийн ертөнцид тогтцсон зарчим байхгүй. Тэгэхээр миний хувийн байр суурийг өөрөө асууж байгаа бол юм байна. Тэгээд хилцүүлгийн явцад би бол энэ байр суурь дээр л байх болно. За баярлалаа.